хангаж үзэг амын төлөвлөгийг зөв авдаг 15 минут 2 дугаар самаас зохиолтой. Хэлцийн дарга тээвэр зохион байгуулалтын ажлыг зөв оновчтой зохион байгуулахын тулд бусад салбар нэгжийн ажлын уялдааг сайжруулах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, өртөө зөвлөлийн дарга, инженер техникийн ажилтан нарыг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэр зохион байгуулалтын чиглэлээр шаардлагатай тооцоо судалгааг хийж, тоон болон чанарын үзүүлэлт тээврийн тасралтгүй хийм үйл ажиллагааг ханган ажиллана. Ахлах инженер тээвэр зохион байгуулалтын ажлыг зөв оновчтой зохион байгуулахын тулд бусад салбар нэгжлийн ажлын уялдааг хангасан технологийн бичиг баримт, дүрм журам зааврыг боловсруулж хяналт тавьж ажиллах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, өртөө зөвлөлийн дарга, инженер техникийн ажилтан нарын рострын хуваарьд хяналт тавьж ажиллах, хэлцийн ажлын төлөвлөгөө тайланг нэгтгэж гаргах, хэлцийн хэтийн төлөвлөгөөг боловсруулан тооцоо судалгааг хийж, тоон болон чанарын үзүүлэлт тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажиллана. Сурамгийн инженер сэтгүүрийн татгчингийн норм, хоорондын замдын хугацаа зэргийг тооцоолон төмөр замаар зохицчин болон ачаа тээвэр угаан оршуулгыг оновчтой зохион байгуулах, хөдөлгөх бүрэлдэхүүн техник хэрэгслийг дээд зэрэгээр үр бүтээлтэй ашиглан судалгаа тооцоолол хийж зурмгийг боловсруулж батлуулах, өртөөдийн боловсруулах хүчин чадалд тулгуурлан 5 дахь төмөр замын ажилт боолуулалтын хугацаа, зүтгүүр, гоорилтыг тооцоолон технологи хугацаанд төхөөлж зурмгийг боловсруулах, зэрэглэдэг төмөр замуудтай галт тэрэг солилцох, хилийн өртөөнд галт тэрэг боловсруулах технологи ажиллагаанд оролцсон ажиллах, төмөр замын ажлын тоон болон чанарын үзүүлэлтийн шаардлагатай тооцоолол судалгааг гаргах, хоногийн болон жилийн ачааны хэмжээ, вогоон иргэд, зүтгүүр эргэлт. Технологи сургалт хариуцсан инженер тээвэр зохион байгуулалтын ажлыг зөв оновчтой зохион байгуулахын тулд бусад төмөр замын ажлын уялдааг тусгасан технологийн бичиг баримт, дүрм журам, зааврыг боловсруулж, ажлын байрыг автоматжуулах, сургалтын гарын авлага, материал бэлтгэх, цахимжуулах, ажилтан нарын мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, сургалт явуулах, шинэ техник тоног төхөөрөмж, програм хангамж нэвтрүүлж, галт тэрэгний технологи үйлчлэгийн хугацааг багасгаж, техник нэвтрүүлэх, боловсруулах чадварыг нэмэгдүүлж ажиллана. Өртөөний дарга өртөөн тээвэр зохион байгуулалтын ажлыг зөв оновчтой зохион байгуулах, бусад салбар нэгжийн ажлын уялдааг хангасан технологийн бичиг баримт, дүрм журам зааврыг боловсруулж хяналт тавьж ажиллах, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, зөвлөгийн дарга, жижиг, инженер техникийн ажилтан, өртөөний ажилтан нарын ажилд хяналт тавьж, өртөөний ажлын төлөвлөгөө тайлан нэгтгэж гаргах, өртөөний шуурхай ажлыг зохион байгуулах, ажилт буулгалт, вагоны сул зогсолт, вагон захиалга, хангалт зэргийг оновчтой зохион байгуулж ажиллана. Галт тэрэгний ахлах диспетчер хоногийн ажлын төлөвлөгөөт зурмгийг зааврын дагуу бусад төмөр замын өртөөдийн галт тэрэг солилцоо, өртөөдийн ачаа вагоны байдал, ажилт буулгалтын мэдээ, зүтгүүр вагоны паркийн бүртгэл, ачаа вагоны урсгалыг үндэслэн оновчтой зохиох, элчит тэрэгний эргэлтийг зөв зохицуулж, өртөөдөд зогсолтыг багасгах, хоногийн төлөвлөгөөнд заагдсан галт тэрэгийг элчит тэрэгээр хангах ажлыг зүтгүүрийн аж ахуй хэлтсийн зэвжтэй хамт зохион байгуулах, гарсан хүндрэлийг цаг тухайд нь арилгах, шаардлагатай тохиолдолд удирдлагад илтгэж арга хэмжээ ахуулах, галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой гарсан гологдол дутагдал зурмын даслалыг галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой сүрэл осол гологдол дутагдал бүртгэх дэвтэрт бичиж, холбогдох хүмүүс тогтоосон журмын дагуу яаралтай мэдэгдэж, шаардлагатай бол сэргээн босгох, галын галт тэрэг зас цэвэрлэгч тусдах зүтгүүрийг дуудах, явуулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана. Галт тэрэгний диспетчер хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний зөвхөн нэг ажилтан буюу галт тэрэгний диспетчер удирдана. Галт тэрэгний диспетчерийн үүрэг ачаа ба зурцгийн урсгал тохирсон тооны галт тэргийг явуулах, галт тэрэгнүүдийн хөдөлгөөнийг хурдасгах, өртөөнд галт тэрэг боловсруулах хугацааг багасгах, техник хэрэгсэл, хөдөлгөх бүрэлдэхүүний парк, техник нэвтрүүлэх чадварыг дээд зэрэгээр ашиглах, өртөө зөвлөгийн ажилд хяналт тавих, галт тэрэгний хөдөлгөөний зурмаг, төлөвлөгөөний дагуу галт тэрэг найруулан явуулах даалгаврыг биелүүлэх,
Галтрын хөдөлгөөнтэй холбоотой шийдвэрийг өртөөдийн жижүүр галтрын зүтгүүрийн машинчид өгөх. Өртөөн дээр галтрыг хүлээн авах, явуулах ажлыг хянах, тохиолдолд төвлөрөлт хориглол ба холбооны байгууламжийн хэвийн ажиллагаа зөрчигдсөн. Зорчигчийн, ачаа зорчигчийн, хүмүүсийн урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй, тесрэг дэлбэрэх аюултай, өдрөө уртаа ачаатай галтрыг явуулах үед хөдөлгөөний зургийг биелүүлэх, галтрыг хоорондын замаар өнгөрүүлэхэд хяналт тавих, галтрын свичийн төвлөрүүлэлтэнд байгаа хоорондын болон өртөөдийн замын байдал, сум тохиолдолд төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн хэвийн ажиллагаа, хөдөлгөх бүрэлдэхүүний бэхлэгээ, хэсэгт хүчин төгөлдөр анхаарамж зэргийг шалгах. Галтрын свичер нь ээлжинд гарахдаа галтрын байдалтай танилцаад өөрийн хэсгийн бүх өртөөдийг дуудаж, өртөөний жижиг ээлж бүрэн байгааг шалгах, цагаа тохируулах, зөв цагийг тэмдэглэх, өртөөдийн байдал, хэсэгт хүчин төгөлдөр анхаарамжтай танилцах, нэгдэх ажлын тухай шаардлагатай шийдвэр зарлалтыг өгнө. Хөдөлгөөний техникч өртөөний ээлжийн ажлын гүйцэтгэлийн зурмагт үн шинжилгээг тогтмол хийж судалгааг гаргах, өртөөний зам цомын үүсэлд оролцох, гадуур тооцоод багж хэрэгсэлд хяналт тавьж ажиллах, технологийн бичиг баримт боловсруулахад оролцох, бэлтгэст ирсэн явсан албан бичгийг нэгтгэх, техникийн болон хөдөлгөөний бичиг баримтын нөөцийг бүрдүүлэх, бэлтгэсэн ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг гаргаж батлуулах, ажилтнуудын ээлжийн ростроор ажиллах графикийг хийж батлуулан бүрдүүлэх, бэлтгэсэн сар, улирал, хагас жил, жилийн төлөвлөгөө тайлан нэгтгэн гаргах, ажилтнуудын хийсэн ажлын тайлан нэгтгэж хэлцээний даргад танилцуулах, шаардлагатай тохиолдолд цагийн зохицуулалтаар зөвлөхийн дарга жижүүр, өртөөний жижүүр, туслах жижүүр зэрэг албан тушаалд хөрвөн ажиллана. Зөвлөгийн дарга жижүүр нь ээлж хүлээн аваад зөвлөгт хүлээн авах явуулах галтрыг болон хоорондын замын байдал, галтрын свичрээс өгсөн тушаал, хүчинтэй анхаарамжтай нэг хүчлэн танилцсан, ажлын байранд хөдөлмөр хамгаалалтын 1-р шатны үйлчлэгийг хийх, хатуу тооцоод багаж хэрэгсэл бүрэн бүтэн эсэх, автоматжуулсан ажлын байрны тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа эсхийг шалгана. Зөвлөг дээр галтрыг хүлээн авах, явуулах технологи ажиллагааг мөрдөж, галтрыг ирсэн явсан цаг минутыг галтрын свичер болон зэрэгэлдээ өртөөний жижүүрт тухай бүртэнд мэдэгдэх. Галтрын машинчтай албан ярилцлага хийж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллана. Өдөрлөгийн зам сумын шилжүүлэг, тохиол төвлөрөлт хориглол, холбооны байгууламжид хийгдэж байгаа ажилд хяналт тавьж зарлан мэдэгдэх. Зөвлөгийн зам суманд сарын болон хяналтын үйлчлэгийг хийх. Зам сум холбоо тохиолдолд төвлөрүүлэлтийн байгууламжид гэмтэл гарсан үед ажиллах. Хөдөлгөх бүрэлдэхүүнийг тооцоод эврээр биелүүлж ажиллана. Өртөөний жижүүр. Өртөө замын пост парк дээр галтрыг хүлээн авах явуулах өнгөрүүлэхийг зөвхөн нэг ажилтан буюу өртөөний жижүүр удирдана. Өртөөний жижүүр ажилд гарахын өмнө доорх үүрэг гүйцэтгэх нь үүнд хийх ажлын төлөвлөгөө, галтрыг хүлээн авах явуулах, цэргийн ажилтай холбоотой өгсөн тушаал шийдвэр, хүлээн авах явуулах замын дэлгэрэнтэй чөлөөтэй хэсэг, зам дээр хөдөлгөх бүрэлдэхүүн байгаа бол түүний байрлал, тооцоод эврээр бэлгсэн байдлыг магадлах. Тохиолдолд төвлөрөлт хориглол холбооны байгууламжийн удирдах хэрэгслийн хэвийн ажиллагаа болон эдгээр нь ломбтой эсэх, ломбны тоож гсаалттай тохирч байгаа өөрсдийн үйлчлдэг сумын шилжүүлэх хэвийн ажиллагаатай эсхийг магадлах. Ажлын байранд байгаа хатуу тооцоод багаж, хилээд гадарч, сумын шилжүүлэх түлхүүр, нөөц удирдлагыг шилжүүлэх түлхүүр очрог гэх мэт. Зохионы хэрэгсэл бусад эд тогшилт эдгээрийн бүрэн бүтэн байдлыг шалгах. Өртөөний жижүүрийн хөдөлтөг дэвтрүүлэлд бичигдсэн бичлэг, тэмдэглүүдтэй нэг бүрчлэн танилцсан. Өртөөний жижүүрээс өгөгдсөн тушаал шийдвэрийг биелүүлэх, зам сумын шилжүүлэх тохиол төвлөрөлт хориглолын байгууламжинд хяналт тавьж
илэрсэн гэмтлийг бодит байдалд шалгах, хөдөлгөх бүрэлдэхүүнийг тооцоод эврээр бэглэх, галтрыг угтан авах, үдэн гаргах, галтрын машинчид тээврийн бичиг баримт анхаарамжийг хүлээлгэн өгөх, бэлэн босгон галтрын бүрэлдэхүүнийг бодит байдлаас бичиж, галтрын биелсэн хуудсыг зохиох. Галтрын найруулагч. Сэлгээний ажлыг найруулагч, туслах найруулагч гүйцэтгэв. Галтрын найруулагчийн үүрэг. Галтрыг найруулах төлөвлөгөө төмөр замын хэмжээнд мөрдөгдөж байгаа бусад журам зааврын шаардлагад нийцүүлэн галтрыг найруулах. Сэлгээний ажилд оролцож байгаа бүх ажилтнад сэлгээний ажлын төлөвлөгөө ба түүнийг гүйцэтгэх аргыг танилцуулсны үндсэн дээр тэдгээрийн үйл ажиллагааг зөв зохицуулан хуваарлах. Сэлгээний ажлын төлөвлөгөө цаг тухайд нь биелүүлэх. Сэлгээний ажилд оролцож байгаа ажилтны хөлмийн аюулгүй байдлыг эрүүл ах. Хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдөлгөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулах. Хүн суулгасан хэцүү овогтой тесрэх аюултай ачаатай вагоныг болгоомжтой сэлгэж байх. Галтрын туслах найруулагч. Сэлгээ хийх үеийн галтрын найруулагч ба түүний туслахын үүрэг. Вагон өөр хоорондоо болон зүтгүүртэй холбогдсныг магадлахгүйгээр сэлгээний бүрэлдэхүүний хөдөлгөөнд оруулж болохгүй. Холболт эхлэхийн өмнө вагоныг салгах хөшүүргийн бариулын байдлыг зөв эсхийг шалгах. Салгалтын дараа эдгээр бариулыг хэвийн байдалд тавих. Хөдөлгөх бүрэлдэхүүнийг довоос буулгахын өмнө салгах хөшүүргээр автобусраг салгаж, уг хөшүүргийг буцааж хэвийн байдалд тавих. Сэлгээний хөдөлгөөнд замналыг бэлтгэж байгаа сумчтад зүтгүүрийн машинчийн өгч байгаа дохио зөв болгож байгаа эсхийг анхаарах. Сэлгэж байгаа бүрэлдэхүүний үзэгдэл сайн газар байрлах ба машинч туслах машинчид өгч байгаа дохио хагдаж байх. Замын тахир хэсэгт урт бүрэлдэхүүнтэй үзэгдэлт муутай нөхцөлд манан буудан цасан шуурга бусад тохиолдолд сэлгээ хийх үед дохионы заалтыг радио холбоо, паркийн хоёр талын холбоогоор давтан дамжуулнаа. Бүрэлдэхүүн рүү ойртохын өмнө хаах дохио байгааг магадлах. Ажил буулгалтын газар түлээ модон материал, тоос, чулуу, нүүрс, хөдөр ба бусад сэлгээний бүрэлдэхүүнийг хөтлөхийн өмнө хөдөлгөөнд нөлөөлөх саад тодгор байгаа эсхийг магадлах. Ажил буулгалтын ажиллагаа дуусаагүй вагонуудад сэлгээний ажил хийхдээ овор хэмжээ гаргуулан очих буулгах ажиллагааг удирдах байгаа ажилтнтай сэлгээний ажил хийх талаар тохиролцсон ажлыг бүрэн зогсоож хүмүүсийг аюулгүй зайд холдуулсны дараа сэлгээний ажлыг гүйцэтгэх. Зүтгүүр салгахаас өмнө хөдөлгөх бүрэлдэхүүнийг эвүүрээр эхлэнэ.